Хэрэв Юан ах сүнслэг дайчин мангастад тулдмаар байвал өмнө зүгт байгаа нийл ягаан хулсан ойд очих хэрэгтэй. Тэндээс бид 1-3 төвшний сүнслэг дайчин мангасууд олох боломжтой. Хэр хол юм гэж Юан асуув. Хэдэн мянган милийн цаана гэж хариулна. Хэдэн мянга гэж Юан зочирдох нь тэр. Энэ жинхэнэ ертөнцид бол төв хооронд явах зай ба онгоц эсвэл машингүй хэр удаан явах бол нөгөө бид яаж тийш явах юм гэж асуухаар шийдэв. Мэдээж ниснэ гэж Шяохо жишимчгүй хариулав. Юан ах гүмээр байл бид олон хоног болох бах. Хүлээ чи сая ниснэ гэсэн үү? Чи нисэж чаддаг юм уу гэж Юан алмаарч асуув. Тэрээр Шяохогийн чадварыг мартсан байв. Шяохо толгой тохиод тулаанч сүнслэг агуу мастер зэрэглэл түрэхэд эргэн тойрон болон биеийнхээ энергийг удирдах агаарт төрж чаддаг юм. Мэдээж зарим авьяастай хүмүүс сүнслэг агуу мастер төвшөнд хүрэхээс өмнө нисэж чаддаг. Гэхдээ Юан ах нисэж чадахгүй юм чинь би таныг нисдэг сэлэмдээр авч явах болно гэж хэлчихэд Шяохо хадгалагч уутнаасаа сэлэм гаргаж ирээд агаарт шидэв. Ухта бол татах хүчний нөлөөгөөр газар дуунах ёстой ч үл үзэгдэгт гар барьж буй мэт агаарт төөрнө. Үргэлжлэлийг Wildcard Audio суугаас